ерөнхий сайд жишээ нь парламент дээр орж иж бям цогторгыг ажиллаа өгөө гэдэг ийм одоо зөөрлөлттэй яг адилхан гэсэн үг. Нийслэлийн иргэдийн хурал гэдэг бол одоо нийслэлийн парламент. За тэгээд туулын хордны замыг одоо дэмжүүлэх ийм шийдвэр нийслэлийн хурлаар одоо гаргуулах шаардлагатай гэдэг. Үүнийг л одоо эсэргүүцсэн иргэдийн одоо асуудлууд байна, маш олон хүсэлтүүд байна. Энэ дээр одоо судалгаатай оролцсноо л гэсэн. Үүнийхэн дагуу одоо шахаж байгаа нэг ийм хэлбэр гэж би бол харж байгаа. Ингэж л ойлгож байгаа. Энд чинь бол одоо хууль дүрмтэй, нэгжийн тухай хуультай иргэдийн хурлын дарганд байсарын байтал за яг олонхороо энэ чинь хуралдуулах шаардлага өгнө. Гэхдээ наан нь бол одоо нэгжийн хуулийн 43-ийн 9 заасны дагуу энэ чинь зөвлөлөө хуралдуулдаг. Эсвэл хурлын дарга нь өөрөө одоо захирамж гаргаж хурлаа хуралдуулдаг ийм процесс. Тэгэхээр олонхороо төрийн яриад одоо энэ жүнгэлд байгаа юм шиг л ийм л одоо асуудалд байр суурьаар хандж штэ. Хотын дарга Нямбатар бол одоо зөвхөн миний ойлгож байгаа. Яг өөрөө хэлж ярихдаа хууль дүрм журмыг сайхан ярьдаг. Эсэргээр нөгөө хулгайчийг бариараа гэдэг шиг ийм л одоо асуудлыг нийслэлээр гаргаж ийн гэж одоо шууд харж байгаа. Жүнглийн хууль ерөөсөө хуульгүй мэд аашилж, авирилж энэ Улаанбаатар хотыг одоо ийм байдлаар одоо удирдна гэдэг. Үнэхээр одоо цогсгүй үйлдэл гэж харж байна. Баяр дараа өөрөө мэдээлэлтэй нийслэлийн бүх мегатцуудыг ингээд шалгах, нээлттэй болгох ажлыг би одоо өөрийнхөө бүрийн эрхийн хүрээнд эхлүүлэх гэснээр энэ нь одоо эрх зүйн чадамжтай юм уу? Бас энэ саналыг нь ямараар хүлээж авч байгаа. Үнэхээр шалгах шаардлагатай юу? Нийслэл олонхын шийдвэр юм шүү. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр одоо баяр даргын өөрийнх нь бүрийн эрхийн асуудалд байгаа асуудлууд байгаа. За мөн энэ одоо улсын хурал дээр парламент дээр ч гэсэн улсын хурлын гишүүн Гавигийн одоо баланкн дээр 40 гаруй улсын хурлын гишүүд гарын үсэгт зурсан энэ нийслэлийг одоо мега төслүүдийг шалгах төр хороо байгуулах 40 гаруй одоо улсын хурлын гишүүд гарын үсэгт зурсан ийм одоо баланк одоо цаас өнөөдрөөс эхлээд явж штэ. Барилга байгуулалтын яам дээр яг үгүй нийслэл гэж байгаа томоо төслүүдээр шалгах зүйлүүд байгаа яам дээр ер нь төв бол анхаарал татсан сэдв болчихсон шүү дээ нийслэл гэхэд. Ер нь бол зөвхөн манай яамн дээр энэ зөвшөөрлөгөө баригдсан олон барилгын асуудлуудыг бас бид нэр энэ засгийн хурлаар ажлын хэсэг байгуулад шалгаж байгаа юм тохиол юунууд ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа. Тэгээд энэ өөрөө хотын орлогч дарга одоо нийт хэд төлөөлөгч нь 200 тэрбумын тендерийг авсан гэдгийг мэдээгүй байх боломжтой юм. За мэдээж энэ бол штэ энгийнээр ямар ч хүн ойлгохоор ийм үйл явдал одоо сүүлийн үед өрнөж штэ. Хууль хяналтын байгууллагаас одоо ер нь бол с ิจ гтэй бөгөөд тогтоогдох ийм одоо магадaltaй асуудлууд дээр хорьсон шалгаж байгаа ийм процессууд явж байгаа. Энэ бол үнэхээр одоо онц ноцтой увайгүй ийм үйлдэл сүүлийн үед нийслэл Улаанбаатар хот дээр одоо явагдсан байна гэдэг нь харагдаж шүү дээ. Тэгэхээр нийслэлийн хуралдааны нам хурлаа хийсэн шүү дээ. Тэнд чинь намаа богцруулах хариуцлага тооцох нэг ч үг хүн одоо нийслэлийн төлөөлөгч үг хэлсэнгүй үйл Нямбаа дарга хийсэн. Тэгэхээр та нар яг аль биесний хурлаа хийхдээ яагаад хариуцлага шүүмжлээ тэр цагаан дайран дотор ярьж чадахгүй байна? Яагаад юунаас яагаад байна? За тэр нийслэлийн намын хорооны хурал бол нэг ондоо тустай асуудал. Энэ нийслэлийн намын даргын асуудлыг бол нийслэлийн баг хурлаар шийдэх ийм асуудал. Тэр нийслэлийн намын хорооны хурал бол одоо удирдлагатай юм хагас жилдээ одоо нэг хуралдаж явах. За тэгээд одоо мөрийн хөтөлбөр бусад одоо цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой энэ асуудлуудыг ярилцдаг ийм л хурал шүү дээ. Түүнээс биш хотын намын даргын асуудлыг бол тэр хурлаар бол ярилцахгүй. Одоо энэ 2020-21 оны одоо багцаа хаа. Одоо бол ер нь зөвхөн нийслэлийн намын баг хуралдах энэ цаг хугацаа нь бол болцсон асуудал. Тийм болохоор өнгөрсөн тэр намын хорооны хурал дээр тэр даргын асуудал бол нэг чирэгдэг угаасаа. Баг хурлын хуралд яригдах уу? Одоо би бол тэрийг мэдэхгүй. Энэ бол намын одоо удирдах зөвлөлийн бүрийн эрхийн асуудал. Мэдээж намын дүрм журм заасны дагуу энэ хугацаа нь болцсон. Би сая хэллээ. 4 жилийн хугацаа бол өнгөрсөн. Сумын озер даргыг байхад баг хурал хуралдаж явж исэн. За Нямбатар бол Сумын озер даргаас энэ нийслэлийн намын хороогоор хотын намын даргаар бол шилжүүлж авсан юм л асуудал байна. Одоо нийслэлд маш их эрх зүйн боломж олгоод төвжирлийг нутаагийн шийдвүүлээгээд хуулийн хөвд боломж олгоод эрх хөгжүүлсэн шүү дээ. 6 их маягын төстэй боллоо. Гэхдээ ямар ч хараа хяналтгүй одоо юм хаан цэцэгтэй юм шиг юм буцаад орчихсон шүү дээ. Тэгэхээр энийг хуулийн хүрээнд нь дахиж ядаж хяналтын механизмыг их хурал дээр авчрах юм уу? Хяналт тэнцлийн асуудлыг эргэж харах шаардлагатай юм. Яг тэр асуудал одоо өнөөдөр яригдж байна. Тийм учраас улсын хурал дээр нийслэл Улаанбаатар хотын одоо энэ асуудлыг тэр дундаа энэ том мега төслүүдийн асуудал. Энэ мега төслүүдийн асуудал нь эргээд
одоо энэ хотын төвжирэл утгаатай холбоотой ийм л асуудал. Тийм учраас төр хороо байгуулахаар улсын хурлын дэвш гаруй гишүүн гарын үсэг зураад явж байгаа.